шинэ бүтээн байгуулалт дэд бүтцээс эгшин барилга хот байгуулалт ям дэд бүтц төсөл үзүүлж байна. Үзэгчтэй би саус нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд дэд бүтц төслийн ажлын явцын талаарх мэдээллийг хүргэж авахар болсон. Энэ удаа үзэгч та бүхэндээ ярмаг, буян тухай хорооллын цэвэр усны асуудлыг шийдэх гүний 20 хуудгийн ажлын явцтай танилцуулахаар ирсэн байна. Ингээд яг одоо энд бол ажил өрнөж байна. Уг ажлыг хариуцаж байгаа Эрдэнэ Чулуугатай бүгдээрээ уулзцгаая. За сайн байна уу Эрдэнэ Чулууга, юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу. За тэгэхээр энд бол одоо буян тухай хорооллын цэвэр усны асуудал, ярамгийн одоо 60 мянган айлын эрхийн одоо цэвэр усны асуудлыг шийдэх гүний хуудгийн ажил ямар хөвтэй үргэлжилж байна, ажлын явцын талаар та мэдээлэл өгөхгүй юу? Тэгэхээр дэд бүтц төслийн одоо хэмжээнд зохион байгуулагдж байгаа цэвэр усны хөөсрийн 20 хуудгийг ухах ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 20 хуудгаас 5 хуудаг одоо бэлэн байдалд орсон. Хүлээгдэж байгаа 5 хуудаг байна. Ер нь төлөвлөсөн ажил бол 50% явагдаж байна. Ер нь энэхүү 20 хуудаг ер нь хүчний тоон усыг ямар одоо зарчмаар гаргаж ард иргэдийн бас цэвэр усны асуудлыг шийдэж өгөх вэ? Эндээс гарсан шахчаад цэвэр ус хаана очих вэ? Эндээс гарч байгаа 20 хуудгийн хооронд нь ус цуглуул турва хоолоогоор холбоод тэгээ нэг цэгт хүргэгдэг. Одоо энэ баригдж байгаа. Усламжуулах хоолой 400 м-ийн диаметртай хоолоогоор усан санд хүргэнэ. Тэнд 2 усан сан баригдаж байна. 3000 м3-ийн багтаамжтай 2 усан сан. За энэ 2 усан сан дээр эндээс гарсан энэ худгуудын цуглуулсан ус очоод цааш нь хэрэглэгчд хүргэгдэг. Өөрөөр нисэх буян тухайд баригдаж байгаа орон сууц хорооллын ус түгээх тэнд амьдрах 15,000 айлын оргил 60,000 хүнийг усаар хангах зорилттой явагдаж байгаа. Ер нь худгийн одоо шахурах ч юм уу нөөцийг ер нь яаж тогтоож байгаа вэ? Хүчлэг хугацаа гэж байгаа юм. Тэгэхээр энэ нөөцийг 20 худгийг ухсны дараа худаг үрээс гарч байгаа ундаргаар нь хамааруулад хоорондын зайнаас нь хамааруулад нөлөөлөх хараад усын тооцож байж энэ орчны нийт усны хэмжээг гаргадаг. Тэгжээд жил сар хоног орно энэ газрын дорууга усны хэмжээ төд байна. Төдөн жилийн хугацаанд ашиглах юм байна. Жил өвлийн 100 хавар намрын улирд усны түвшин хэдэн хэмжээгээр доошилж яах гэдгийг тодорхойлдог. Одоохондоо энийг тодорхойлох боломжтой байхгүй. Дууссаны дараа тодорхойлдог. Тэгэхээр 20 удаагийн ажлын явц хамгийн сүүлийн хугацаа гэхэд хизээ ашиглалтанд оруулж бүх ажлыг одоо цэцлэхээр ажиллаж байна. Бидний төлөвлөснөр бол 9 сарын 25-нд 20 удаагийн ажил дуусна. Хэрвээ энд садаа гарах юм бол цаг уур геологийн нөхцөл ийм зүйлээс л болж хугацаа хойшлогдож магадгүй. Тэгэхгүй энэ хэмжээгээр явах юм бол 25 гэхэд 20 хуудгууд ашиглалтанд өгөгдөнө. Дэд бүтц төслийн хүрээнд хийгдэж байгаа 2802 ширхэг усан сан 20 ширхэг гүний худаг цуглуулах шугамын ажлыг SND байгууламж компаниуд түншлэлээр хийж байгаа. Энэ ажил бол сая 7 сараас эхэлж хийгдэж байгаа. 2013 оны 11 сарын 1 гэхэд ашиглалтанд өгөх ёстой. Ажил бол графикт хугацаанд сайн явагдаж байгаа. Тэгэхээр ер нь энэ усны одоо цэвэр байдал цаашны түгээх одоо орон сууцны хэрэглэгчтэй түгээх ажил ер нь ямар шатлалт амжилгаар одоо хүрэх ёстой. Усан санг бол бид нар олон жил хийж байгаа. Тэгээд ноднонгоос эхэж бол бид нар энэ Германы Костнер гэдэг компани бүтээгдэхүүнээр хийж байгаа. Энэ бүтээгдэхүүн бол ер нь их үр дүнтэй сайн болж байгаа. Буян тухайн орон сууцны хорооллын цэвэр усны их үүсвэр 20 ширхэг гүний худаг 2800 харьцах 2 м3-ийн 2 ширхэг усан сан ноцоос станц цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр S&A Trade хариуцлагатай хувьцаат компани байгууламж хариуцлагатай хувьцаат компаниудын түншлэл шалгаран ажиллаж байна. Буян тухайн орон сууцны хорооллын цэвэр усны их үүсвэр 20 ширхэг гүний худаг барих ажлаас 4 цооногт өрөмлөгийн ажил бүрэн хийгдэж дууссан байна.
6 цоногт нийт 93 м гүнтэй өрөмтлөгийн ажил явагдаж байна. 1.7 км 380 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажил хийгдэж дууссан бөгөөд улсын комист хүлээлгэн өгöd байгаа юм байна. Харин 2800 харьцах 2 м3-ийн 2 ширхэг усан сан ноцоос станцын барилга барих газар дээр байсан хуучин ашиглагдахгүй болсон усан сангийн ноцоос станцын барилгыг буулгах шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулan буулгаж шинээр баригдах усан сангийн барилга ухсралтын ажлыг явуулж байна. Biz хаус нэвтрүүлэг үзэгч танд буян тухай орон сууцны хорооллын цэвэр усны бүтээн байгуулалтын ажлаас танилцууллаа. Дэд бүтц төсөл 7 бүрийн бэм гарагт Biz хаус нэвтрүүлгээ.